За юу байцгаана. Өнгөрсөн 7 хоног сая ажлын хэдэн өдөр зэдтэй хийжсэн Brembo базагч балансныхаа суурийг хийлгээд тэгээд тэднэрдээ нөхлүүлээд токердуулаад ер нь нэлээ хөрх идэм хийсэн. За хийсэн юм харах уу. За ийм юм хийсэн. За энэ болохоор миний базагчны маань илүү боогддог суурь нь. Энэ базагчныхаа суурьа машин дээр боохын тулд цааталт нэг ийм лист 1.4 см-ийн лист зүсүүлээд за тэгээ токероор өрөмдүүлээд нөхлүүлээд хоёрыг хийлгсэн байгаа. За энэ хоёр нүх болохоор энэ дээр богдоод энэ хоёр нүх болохоор машиныхаа үндсэн цаапан дээр богдно. За тэгж богдоод тэгээ дээрэс нь базагчаа боогоо тэгээ болж байгаа. За би нөгөө нэг бичлэгэн дээр базагчаа тайлбарлахаас мартцсан байлээ. Миний базагч болохоор 4 том поршнтой хослсон ажиллагаатай тийм базагч байгаа. За яагаад хослсон гэж байгаа болохоор ерөөдөө энгийн машины базагчнууд бол нэг талаас ингэж поршн энэ дотгошоогоо юм чиглэж тэлж бааздаг байдаг болол энэ Brembo базагчны тухайд энэ талаас хоёр зэрэг поршн одоо шахаж ажилладаг тийм базагч байгаа. За хооронд болохоор энэ дээгүүр ийм төмөр трүүпээр холбогдоод хоёр талдаа тустай хий авдаг. Одоо хийний хошуутай ийм базагч баланс ирсэн байгаа. Тэгээд би нөгөө нэг сүүлдээ базагчаа хараад тэгээд тайлбарлахаа мартцсан байлээ. Өнөө хөтлөн дээр болохоор би цаапа хөдлөө үзсэн чинь миний шинтлийн шарнаар маань амар хөдлөөнтэй байгаад тэгээд хоёр шарнаа захиад авсан чинь айгүй хурд өдсөн. Энэ хоёр юм хос шарнаар авцсан. Тэгээд базагч баланза 50-га шарнаараа солчихно. За тэгээд ерөнхийдөө машиныхаа урт талд нь одоо хийх юмуд чинь босоогоос илсэн, амортизатороос илсэн, доод өндөг бол уусаа шинэ өндөгтэй. Тийм аа. Тэгээд энэ хэвтэйг нь даравчаа би захиж аваас ойлгох мартцсан бэл. За энийг бол нэг өдөр захиж аваас олчихно. За тэгээд би түрүүн хурж ирээд бичлэг хийхээс өмнө яг жоох юм хийсэн. Тэгээд түрүүний зүсүүлсэн лист маань яг энэ харалтаа ирж боогдож ижиг базагч маань яг зөв суурьт харж байгаа байхгүй. Тэгэхээр би эндээ харуулаад түрүүний нөгөө нэг хайш цаапынхаа хайшиг жоохон зүсээд ухаад бэлтжлээ. Тэгээд одоо яг яаж өсөрж лист базагчны суурь энтрээ тааруулах одоо нэг харуулъя та. Хуучин базагч маань авч байгаас нь тавихаас өмнө дөрвийн тайлбар явах уу гэдэг ингээ үлгөөтэй дөрвийн холбоотой байгаад. Тэгээ бүх юм яг боогдоод суйрлуулагдаад дууссаны дараа дөрвөө тайлаад боочно. Тэгэл ирэхэд болчихж байгаа юм да. За одоо юу яа? Тааруулсан лист базагчны суурь энтрээ боод үзүүлээ. Тэгээд би нөгөө нэг энэ суурьа хэнтлийн ингэж хоёр талын хоёулыг нэг юм сан чирээтэй ингээ ухуулсан. Тэгэхгүй бол энэ лист маань нэвт боож болохгүй. Тэгээ базагч маань доошлохгүй айгу дээр богдчоод обууд маань орохгүй болчих гээд байсан. Тэгээд ингээд нэр энийг хулаа бэлтцсэн байгаа. Тэгээд одоо яг яаж тавь сөөрлүүлдэг нэг харуулъя та. Зя. Миний өнгөрчтэй өнгөрсөн 7 хоногт юм хийж байгаад бүх юм хураахгүй яваад өгсөн. Тэгээд нүгэр амар замраг болцсон байна. За эхлээд ингэнэ. Энэ тааруулж ирсэн листэ цааталт нэхлээ боон. За боохтой яах вэ гэхлээр тэгээд хоёр нэвт боодог болт гэхэд төрүүлээд боон листэ эхлээд ингээд базагчны суурь болтондоо ингээд нэг нэвт ингээд боочих юм байна. Яг үндсэн базагчныхаа болт руу боогдох болт болохоор ингээд боочно гэсэн үг. Тэгин гутаа одоо энийг сайхан ингээд нэвт бооно гэсэн. Тасах. Ингээд одоо энэ нэвт боосон
голд нь бооцсон байгаа 17 чангалч нь энэ хоёроо чангалсхийн дараа гэт чангалч юм байна. Оба. За ерөнхийдөө юм болно гэсэн үг. Ингээд цаапныхаа үндсэн болт нь болохоор юм болсон гэсэн үг. Тэгээ нэг үндсэн болт нь болохоор дээдлийн болт нь ингээд цаанаасаа листэн тавьдаж богдоод доот нь болохоор энэ 17-оор нэвт богдчихж байгаа гэсэн үг юм. Тэнгуутаа яг базагчны маань үндсэн хайшин суурь нь болохоор листтэй цаанаасаа ингээд нэвт ингээд богдсон гэсэн үг. За одоо энэ дээр болохоор юугаа тавиад пиланза тавиад тэгээд базагчаа боогоол тэгэл болчихж байгаа. Айгуу гой цэрхэн таруулсан нэг ямар ч асуудал байх нь хайш боохон жоо ядаргаатай байт юм аа. Ярзуан амархан халагдчих гад байдаг. Төмөр болохоор тэр барыг халагддаг байхгүй. Тэгээд гараараа зүгээр хайшийг боож авахд цаанаасаа л үрцэрс гарадаг. Боох тавиг түүхтэй гад тэгээд. За ямар ч юм ингэж юугаа бооцсон. Сөрөө бооцоо одоо тэгээд базагч пиланза тавиад тэгээд харъя да. За одоо пиланза тавина. Пиланзны нөхөө болохоор бас учиртай. За одоо энтлийн пиланз нөхнүүд нь ингээд одоо нэг дугууны нөгөө сумнууд нурш харцсан байдаг шиг хардаг. Тэгэхээр пиланз нь бас баруун зүүн гэж байгаа. Тэгэхээр энэ тал нь энэ болохоор энтлийн пиланз гэсэн үг. За ингээд бооход ямар ч хавирхан байхгүй. Яггүй таарч байгаа. За тэгээд пиланза боохоос өмнө юу ичнэ? Эхлээд базагчаа боохоос өмнө пиланза эхлээд чангалаас шахчихна. Тэгж жаад боочулаас их зүгээр байх гэж бодоод байна. За нэг ингэж болчихно ямар ч асуудал болчихж байгаа. Оо бич. Шарнаар солихсцаа яах. Нэг боогод нэг харчи. Да. За базагчны тухайд гэвэл базагч маань баруун зүүн гэж байгаа. Одоо энэ болохоор яг энэ талын баруун талын жолооч талын базагч гэсэн үг байхгүй яаж ялгаж ийм ихэр түрүүпэн дээрээ гардаг. Ингээд харуулад одоо нөгөө талыг ингээ харуулад хийждэг байхгүй хүмүүс. Тэгэхээр тэгж болохгүй. Түрүүп бол заавалчгүй дээд талтаа дээшээ харж байрлах гэсэн. Тэгэхээр яг энд нь болохоор яг энэ талын базагч мөн байна гэсэн үг шүү зэ. За ингэ суучих. Би нэг сонноос энэ халагтны тусгай халагтаа гарч ирсэн шүү дээ. Хоёр базагчны тэрийг нэрээ токер дээр сэргээлгүүлсэн. Ирцвагийн. За ингэж асуулан гота 10-ын тусгайгаараа толгож шүү дээ. За ингэ болчихж байгаа юм да. Нам таарсан. Нуур судалгаа. Тарчиж байгаа. За энэ ийм л таарж юм да. Гой гэж байгааз. Тэгээ наклаадны суулт молт бол яг гой таарсан энэ дэр. Ингэ суусан байна. Тахна. Дээдл хэсэг нь ингэж доотл хэсэг нь болохоор ийм байралтай суусан байна да. За одоо тэр ингэж хангалтсан. Одоо юу вэ? Хоёр спейсээр давхарлаж боогоод тэгээд ободо тавьж үтсэ. Обод орох нүггүй. За орчоосоо гэд залбирая да одоо. За одоо спейсрүүдэд боогоод ободо тавьж үтсэ. Энэ мэтчлэн тэгэл яг цаатлын базагч пиланза энэ мэтчлэн тааруулаад өсөрч шүү дээ гэж. Энэ спейсэр боч. За.
Fuck. Тулж штт. Ингэж таарч байна. Энэ хараа. Дээдлийн энэ хэсэгтээ шууд шүргэж штт. Тэгэхээр базагч дахиад доошлох орчин боломжгүй үстэй. Яаж чүд доошлж болох юм байна л да. Тэгэхээр цаатлаа дахиад доотлоо ухцсан байсаа дахиад ухал гэсэн үг юм байна л да. За ямар ч үсэн 18 бол яг ордог юм байна. 18-аас дотор 17 болоод хизээж орохгүй маань энэ ш. За яг нэг сайн мэдэн тэгвэл 18 орж болно гэдэг чинь болж байгаа. Би бол яг энэ ухцсангаар шууд л боогдож таарах байх гэж бододсэн. Тэгсэн тэгвэл үгүй байж таа. За байхгүй юм байна да. Эсвэл энийг тастаж таарах нь. Яах вэ? За юу яа дөө. Одоо энэ цаапаараа л угаасаа доошоо дахиад явуулах ямар ч боломж байхгүй юм. Тэгэхээр энийг суурийг тастаа суулгая та. Дахиад жоохон нэг 2-3 мм явчихад бол обууттай шүрхэхгүй юм. Тэгжил тааруулах юм байна. Тэгэхээр энийг болон хинтээ тастаж авахаас зингэл тастъя да. Хайс тастаар гөлөг яг ингэдэг хөхгүй. Балер 100-аад явдгүй юм. Fuck. Батарейг сууж үзтээ юм уу? Нэрээ том батарейгаар тастаж үзье. Дараа нь 900-ын сэргийхээс хайр юм. Бол ингэж тастмааргүй байсан шүү. Одоо тастахаас гарахгүй байхгүй юм ч тий. Нөө жоохон явчаач тийм арцаар алдсан. Цаас ирэх байсан бол өвөө нараа мөлийг өд хэлсэн байсан шүү дээ. За. Окей, болсон байна. Ямар ч байсан 2 мм. Тий, яг 2 мм тастлаа. Одоо боогод үзье да. Вишмилак. Жохоо миний импактны арааны товод. Энэ тосмоо юмстэй. Юан чичолосх логанчан гэнэ. Шүрдийн ёо гэж наагаад тос юм байна. Окей. Ингээд төрчихье. Тосолж жагаад болтоо асуулж хайтаахан гологдог болгож байгаа байхгүй бол болтон дээрээ жоохон тусаач та. Үе асахгүй хөнгө одорч. За миний товоттой болт минь. Хайтаахан гулгаад хил амгүй сайхан орчоорой гэж үсье гэж. За. Fuck яа орохгүй юм бэ? Планца базагчтайгаа тавиад дуусчлаа. Ер нь бол амар ажил боллоо. За яасан гэсэн чинь. За би ингээ обоодаа хуглаа тавьсан байна. Энэ харуулъя та. Бум. Одоо энэ хараа. Обоод базагч хоёрын хоорондын зайгаараа ийм жоохон зайтай, дээдлийн хэсэг нь бас ийм жоохон зайтай. Тэгээд обоодоо тавьсан чи түрүү энтлийн хэсэг нь хавирдс тэгээд базагчны пластикны суурийг сая нилээ ухаад дэрэлэр нилээ ухан гута ухаж сэтлээч ирдэ жоохон доошлуулж үзээд тэгээ болохгүй болохоор хараа базагчныхын хавирдс энэ хэсгийг ингээд нөчилцээ одоо энэ харагдж байгаа зайг нар чинь ийм жоохон зайтай боддог хоёр хоорондоо. За ямар ч байсан хамарч асуудалгүй тавирлаа.
дотроосоо суурь ингэж харагдана. Одоо сайхан түрүүпэ энээсээ тайлаад энэ дээрээ боож тавиад тэгэд одоо энэлийн дугуй бас яг адилхан процесстэй юм да. Энд нь бол бүр инээдтэй жижиг масагч та хараа. Дотроосоо ийм жижиг. Тэгээд яг энэ талын шиг процессыг яг энэ талд нь хийнэ гэсэн үг. Энэ талч бас нэлээд ажиллахаар байна да. За ямар ч байсан энэ талыг дуусглаа одоо тэгээд дуугаар авч жагаад юу чи түрүүпэ тавьчих та. Тэгээ өнөөдөр боллоо. Хий энтрийн дараа нь л авъя. Ямар ч байсан ингэж орчихтой өнөөдөр тоо. Пүү би ямар муха бүдүүн харагддаг юм бэ. За тэр явах ямар ч байсан юм маань болцсон. Ашгүй тэгээд буудалаа түрбэ боч шүү дээ. Нэг томорцын тайлч. Нэг сулж нэг хүн ч бас нэг дээр дороо зэшэфтэй байдаг юм аа. Яа ингэж болчих юм сэрхэн тавь татаа. Нэг эргүүлэхэд янз бүрийн мушгах энэ төр судлалт байхгүй юм байна. За энэ чавст амар гацч мацдаг болсон байсан юм аа ядаж хахад. Угаасаа солих болсон байсан. За шүшин баазагч мас сөүлэгдээд дуусна. Боолтнуудаа шалгах чи та 17-гоо. Будааста дотор баахан муха зураа ажиллаа байсан та. За яг тонгорсон. За. Ямар ч хэл байсан. Тэгээд боллоо. Доогор нь байгаа юм даагаад буулгаж аваад нэг харъя. Зөөлөгч юм бас амар ажил болдог юм байна шүү. За харуулъя та. Хийсэн юм ингээд дараа нь харах сайн гоё юм. Болоо. Ийм харагдаж байна да guys. Обот 18 инч оботтой ач 100 шахуу базагч баланстай. Damn, брэм рагч. Тааштай. Йоо нара. Базагч обот хоёр хоорондын зайг наралт. Ийм нэрх. Ямарсан Монголд минийх шиг ийм том базагч баланстай зэт бол байхгүй хаа. Баахан юм хийж байгаасаа данхраада болохта нэг шарнера тавиха мартсан гас амтв шүү дээ. Йоо. За. Ямарч үстэйд. Базагч баланс тавиад дууслаа тэгээд амар ажиллалт юм байна. Пүү. Гэтэ хийгээд дуусны дараа харахад бас л амар харагд юм биш үү. Ямар ч цаг өнөөдөртөө бол нэг юм хөө ажил хийлээ. Тэгээд өнөөдөр хагасаа маргааш өглөө чадвал өрт босоод юм атайг цаатлын базагч баланс тавихыг бодондоо ямар ч байсан базагч балансны ажил 50%. За тэгээ маргааш өглөө босоод цаатлын дугууныхаа базагч балансыг эрт босоод тавина. Өмнө нэгийг тааруулж явах гэдэг асуудал гялс тааруулж ирсэн.
Энэ удаад хөрцөйтэн дээр тавьж байгаа жоохон бас нэлээд ажиллагаатай бас жоохон асуудалтай юм байна. За тиймээрээ ингэж явж шít. Юу хоботтойгоо адилхан хэмжээтэй базгаж баланстай хахтай. За. Нэг тиймэрхүү бас бүтэн өдөр болчдөг юм байна. Нэг базгаж баланстай явах нь. Яг хөө гэхдээ би идрээ тавих тааруулахдаа идрээ уулантай хэмжээ аваад тавихтаа бол яг зөв авсан байлээ. Ашгүй нөгөө базгаж балансны суурь мөртэйгээ хамт ирсэн болохоор суурин дээр нь гоё ажиллаж агаад тавьчлаа урчсан. Харагдаж байгаа юм. Батуус ингэж харагдаж байна. Нэг том базгаж баланстай. Одоо тэгээд нөгөөтэн тавьж дуусаад хийг нь авсан дараа ямар барьдаг болохоо сонирхолтой байна. Одоо тэгээд цаатлын планзын тавиад базгагч нэрэнгүүт нь өөрийнх нь яг Брэмбогийн тавих болохоор цаат хойдлын хоёр нь бол асуудал гарахгүй тавихад урт хоёр шиг. Гол нь надад урт хоёр Брэмбо олдохгүй байсан юм аа зэтийн. Тэглээч урт хоёр нь харангуут айгүй жижигхэн Брэмбо байгаадсан. Бараг 17 молотой бод хийж болохоор жижигхэн байгаадсан. Тэгээ за зэрэг үсэн Брэмбо тавьж байгаа юм чи. Том Брэмбогийн тавих гэж бодод. Бэси маа нэг шахаад нэг дрифт хийдэг найзтай хятад тэгээ тэр маань надад энэ Брэмбог хятад тавьдээ шүү. Шунгди гэдээдсэн тэгээд надад цаадах маа тэр шахаад идэг найз маань зөвлснөр тэгээд энийг яварсан тавьж чадлаа. Яг хоо хятадууд болохоор бүрээ нөгөө нэг энэ хайшин суурийн бүр тэр чигт нь төмрөөр бүр тааруулаад тавьчихдаг юм байлаа. Зарим нь болохоор зүгээр үйлдвэр дээр хийлгэж мэлгээд тавьчихдаг юм байлаа. Юм хөгжсөн газар гэхдээ арай өөрөөр тавьдаг л хэл та. Ямар ч гэсэн тэгээд тавьж л болт юм байна. Амар гоё болт юм байна. Гол нь одоо нөгөө талаа тавьж дуусаад хийг навангуутай ямар процесс явагдсан юм байгаа. Тэр нас сонирм байна те. За окей, ямар ч нэг амар том ажил дуслаа. Тэгээд маргааш өглөөр тосоод цаатлын дууныхаа Брэмбогийн тавьж дуусгата. Маргааш өглөөрт босоод хийгээд эхэлчихвэл гайгүй өдөртөө дуусчих واخ. Тэгээ одоо ми бичлэгийн доор нэг нөхдөд байна. 2 3 нөхөр. Энэ зундаа дуусахгүй мосгүй. Тэгээл бичээд юм амар завтаа би. Тэгвэл би энийг угаасаа энэ зунд дуусгахгүй дараа зунд дуусгах гэдэг тач. Эхэлсэн мэт. Уур гэдтэй зарим нэг гараад хүүхдүүд л ах шиг байлээ. Хүүхд ч юм уу том ч юм уу мэдэхгүй. Яс энийг дараа жил дуусгана. Уусаа дараа жил дуустлаа. Ганц 2 удаа л гараж гарах бах та. Тэгээд камерны маань батарейч дуусж гин. Тэгээд меморич дүүрж гин. Тэгээд төрсүүдээ холж дуусаад тэгээд маргааш өглөө цаатлын дууныхаа бичлэгийг гөрөжлүүлээд тагаас тэгээд маргааш уулзъя. Түр бай.